Эрхэм сонсогч та бүхэн яр утгын мөнгөн биерэг түшин гүнзгий санааны алтан бэхинд нээлж ертөнц ахуйн гоо сайхныг дуулан оюуныг дитгэгч уран үгийн дарахжуул дорн эртний ариусэл хийгээд яруулсал домог үнэний нээлэх хагцах уулзуур үнэн ёс тэнгэрийн санаа гимгэрдэн өгүүлэн дуулагч худагтын нутгийн авьяаснуудын бүтээлээс бүрдсэн нутгийн чимээ цамгоос сонсож байна. Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны шагналт Гондийн Дүнхэржав Халахын Домогт Баатар 1917 онд нутгийн ардууд дээрэмчид үе үзэгдэг боллоо. Яадаг вүлээ? Нанд жамзуулганаас минь салгаж цаанд бол амь сүдэх аюул тохиолдохгүй хэмээн айн дүгшиж байсан цаг. Солин хэрийн хязгаараар харгас бавууж үеийн үлдэгдэл дээрэмчид хүчээсэлбэж дээрэмхийгээр бэлтгэж байсныг дарах үүрэг Хатанбаатар Магсарж явт тогогдсноор тэр хуучин танилуудтайгаа дахин уулзаж зэр зэвсгээ агсан дайнд мордожээ. Хатанбаатар дайсныг гэндүүлэн зөхөж өөрийн талаас хохирол баг гаргахын тулд уран ухаан хэрэглэхээр шийдэн юуны өмнө дайсны хүчийг урьдчилан мэдхэн зүйтэй. За байж дайсны хүчийг яаж шүү мэдээ дээ. Хаахан сэмхий байгааг мэдхийн гадна тэдний амин голын төшиг болсон цорж ламыг хамсаадныхын хамт хамгийн дөрөнд устгах хэрэгтэй. Энэ ажилд хашир дадлагтай итгэлтэйгэр нь Майнзабаатрыгаа явуулъя гэж шийдээд түүнийг дуудлаа. Удсангүй намхан биетэй цогтой сэргэлэн байрын туранхайд шар хүн орж ирсэн нь Майнза билээ. За Баатар минь, дээрэмчдийн хүчийг тагнах дайсны ард тал болж байгаа ордсын цорж ламыг яаралтай устгах хэрэгтэй боллоо. Энэ үргийг Баатар тав илүүлэн дээ. Мэдлээ жанжаа. Би хэдэн зэрэгтэй хинтэй явах вэ? Дашторж Баатар тэргүүтээ өөрийн зэргүүттэй хамт яв. Болгоомжтой яваарай. Эвдүүг нь олно шүү. Хаанга загнаж осолдов. Шөндөө амжиж ир. За, мэдлээ. Гэж хэлээд Майнзавыг гаргад Мабэс түүний хойноос харж манай Майнзавч сэргэлэн болохоор тагнуул хийхтэй гарамгай хүндэ. Зэрэг гэж чулуу. Миний бүх зэргүүд Майнзав дашторж чимэд нар шиг байсан бол байлдаан чи нүд эрэмхийн зур гэлэлзаад өнгөрөндө. Майнзав дашторж хоёр нэг хүн шиг санаа нэгтэй хөдөлдөг хүмүүс. Тэгж өөрийн ирэхгүй бахархав. Майнзав заасан хугацаанд ордсын цорж ламыг устган хөрөнгийг урааж дайсны хүчийг тагнан мэдж маргааш нь ургахын улаан нарнаар эргэн ирж Мабест мэдгэтгэд тэр талархал дэвшүүлв. Хэдийгээр хаврын өр орж амьтны нуруу тэнэг цаг болсон ч эрэглийн нуруу түүний арын гашуунилс гурван хөвсгөлөөр ярааж байдаг айламтан огтгүй ажээ. Энэ тэндгүй амтан хүнийг алан хядаж талан дээрэмдэж яваа гэмэн хэрвсаас хайгаад нуугдсан энэ аж. Говь нутгийн ард түмэн дэмий бүүж айн суусангүй. Гэмэн ганц нэг 5-10-аар нустгасаар байв. Мэргэн вангийн хошуу даяар цэрэг татсаар байлаа. Нэг өдөр Майнзав эхнэр дуломж автаа. Заах, их орон аюул дучраад байхад би ингэж сууж болохгүй. Их орноо хамгаалах үйл хэрэгт эр хүн болгон хов нэмэр оруулах ёстой. Явуулгүй болохгүй. Үгүй чамайг цэрэгт яв гэж дуудсан зар бичиг ирээгүй шүү дээ. Чи дахиад явах гэж юу? Их орноо харин дайснаас чөлөөлөх хэрэгт эрэм лам харгүй босоод тулалдаж байхад хуучин дайчин би ингэж сууж болохгүй. Хэрэгцээтэй бол чи ч гэсэн явах л шүү дээ. Би одоо нөхдөө цөглүүлэн явнаа. Чи хаашаа явах юм бэ? Би 9 зэрэгтэйгээ замын өдрөө явна. Тэнд дугур байсан мэдлэлд манай хошууны цэргүүд цугларч бай. Тэдэнтэйгээ нийлнэ.
Ямар ч байсан энэ хэрвсаар дарлуулж байхгүй. Үгсэн ч тэгсэн ч нэгийг нь үзнэ. Хойд зүгтээ биднийг аврахын төлөө ардын намгэгч байгуулагдаад Монголын ирчүүдийг толгойлон харийн дайсны эсрэг тулалдаж байгаа гин. Монгол хүн бүр тэдэнд туслах ёстой. Чи миний ховцыг бэлтэг. Нэгэн зүйлд зориул сансандан хүргээс нааш буцдаггүй нөхрийнхөө занг мэдэх эхнэр нь хоол хүнс ховцос хунарыг нь зэхилээ. Их орны зүүн хязгаарт 400 гаруй цэрэг дөрвөн хороо болон хуарагнаж буусан нь их оронд халдан довтлохоор бэлтгэж байсан гэмэн цэргийг угтан байлдахаар бэлтгэн буй энэ билээ. Тусгай барьсан гэрт 2 охтор сэлэм, маузер буу зүүсэн, луухэтэй шар торгон дээлтэй, шодон гизэгтэй, баруун хөлн сунг доглом, джинстэй малгай өмссөн хүн орж гарч явсан нь олонд халахын хазгаар Майнзавбаатар гэж алдарсан тэр хүн байлаа. Манайхан байлдаан хийхэд ашигтай байрлал гэж уушгийн чулуу хэмээх газрыг сонгон авч шүн турш товтлогон явсаар уул газраа эзэллээ. Уушгийн чулуу хэмээх баруунаас зүүнтэж дэлсэн хар хэрэг манай цэрэг 3 хэсэг болон хоригдсан байлаа. Гэмэн цэргийг тагнасан тагнуулчид ирж хорон даргад мэдээ өгөв. Догор байс. Хэдий хэр хүн ямар зэвсэгтэй вэ? Гэмэнгийн зарим нь газар нүх ухаад орчихсон болохоор сайн мэддэхгүй юм. Бараг залвал 10,000 шахам хүн байх болол та. Өгөр буутай юм. Цэрэг нь цөм Япон винтовтай болол та. Хэд хэдэн чи чантай юм. Өнөөдрөөс сэдрэхгүй нааш хөдлөх бололтой байна. Ер нь нилээ төлгөнд орсон байна. Гэжээ. Хориглолтын зүүн жигүүрийг Майнзав өдөрдөх боллоо. Зуны наран дээр хөөрснөөс хойхон дайсан давшиж хар хэрэн ингэрдэх хийдэг шатагаад манай хориглолтын эсрэг дуталснаар тулалдаан эхэллээ. Хэдийгээр манайхан Бердан буунаас өөр зэвсэггүй гэмэнгээс зэвсгийн хүчээр дутмаг байсан ч тэдэнд сөмч газар өгөхгүй улайран тулалдав. Гэмэнг үзэхээр нүд нь хорсож уур хилэн бадарсан цэргүүд шүд 100 хичээнгүйлэн буудна. Гэмэн усгүй талд байсан болохоор цангаснаас ч тэрв, сүрдүүлэх гэснээс ч тэрв галлах нь ширв. Өхөр буугаар тасралтгүй буудаж хүний олноор ааглахыг оролцсоор байлаа. Хэлгэнсэндээ царай нь хүрэн хар болсон Майнзав эд бидэнд дээрлэх болоогүй. Гайгүй. Би та нарыг хэргаад өгье. Гэж мориндоо мордон миний хойноос хэмээн сэлмээ далайн орлоо. Догор байс. Хөөе, дайрч болохгүй гэж хашгирсныг Майнзав огт сонссонгүй. Майнзавыг дайсан бүсэллээ. Сэлэм гэлэлцсаар, дайсан хэргуулсаар байлаа. Дайсны бүслэлтийг Майнзав дайрч гарснаа эргээд дайрлаа. Ингэж тулалцсаар тэр мориносон салжээ. Сэлэм гэлэлцсаар дайсан шавсаар байлаа. Манайханч ширүүн гал нээсээр байлаа. Зоригт дайчин Майнзав тэндээс дахин босож ирсэнгүй. Ингэж халахын эх оронч дайчныг тэд дарсан ч дөрвөн хороо цэргийн хүчийг дарж чадсангүй хохирохын хэр хохирч ойрхон хэрд замаараа ялаа батхан мэт бутран зогтлаа. Олонд халахын хазгаар Майнзав гэж алдарсан тэр хүн Дарнговь аймгийн Хатан булаг сумын 2 дугаар бригадын нутаг Эрэглийн нурууны ард Эмгэнтийн ус гэдэг газар 1888 онд гашууны харчин өртөөний албат ядвард балдан долуур нарын ууган хүү болон төржээ. Майнзавын хамт байлдаж явсан Төө Баатар хэмээх дашторж, партизан Довда, Ахмад дайчин Маам, Бат нарын зэрэг олон хүн энх тух амьдарч халахын хазгаар Майнзав Баатар гэгч тэр хүн одоогийн бидний жаргаланд амьдралын төлөө тулалдаж яваад амнасаа зориулсан. Түүхэнд тодрон зохих байр суурь эзэлбэл зохих хүний нэг аргагүй мөн гэж дурсан ярьсаар байдаг билээ.